Сайн байцгаана уу? Хобби нэвтрүүлгийн хамгийн сүүлийн дугаар эхлэхэд бэлэн болсон байна. Өнөөдрийн дугаараар усан цэлэх хоббитэй амарлан хүрэлцэн ирсэн байна. Сайн байна уу? Манай нэвтрүүлгийн урилгыг хүлээж авсанд маш их баярлалаа. Баярлалаа. Өөрийгөө үзэгч хүмүүстээ дэлгэрэнгүй танилцуулаач. Сайн байна уу? Намайг амарлан гэдэг. Би одоо 12 настай. Миний хобби бол усан цэлэх. Усан цэлэхэд юм тайван гэж үздэг. Анх би зүгээр усан цэлдэг хичээлэхдээ сэлд сурах зорилготой орж ирсэн. Гэхдээ усан цэлэхэд таатай мэдрэмж төрдөг болохоор тамирчин болохоор шийдсэн. Би гэр бүлээсээ айлын том доороо нэг дүүтэй. Манайд усан цэлдэг сонирхдаг. Тааш нэг нас нь болоогүй. Ер нь бол багчууд бүх хүүхдүүд бол 7 наснаас эхэлж хичээлж үлддэг. Яг ямар дугуйланд явдаг вэ? Усан цэлтийн 70 хадууд клубуд явдаг. Одоогоор хэдэн жил хичээлж байна? Одоогоор 1 жил хагас хичээлж байна. Тэгэхээр өмнө жилээс хичээлж эхэлсэн. Жил хагас одоо усан цэлэл дээр хичээлсэн гэхээр ямар нэгэн тэмцээнд орсон уу? Орсон. Монгол улсын орохт 2 удаа орсон. Өшөө гадаадын олон улсын тэмцээнд орж ирсэн. Хятад улсын Даалын хотод зохион байгуулагдсан тэмцээнд саяхан оролцож байсан. Сая оролцсон тэмцээнийхэн тухай дэлгэрэнгүй ярьж өгч болох уу? Хятад улсын Даалын хотод зохион байгуулагдсан олон улсын тэмцээнд оролцсон. Ямар ч зүйл гараандаа тэгээр очсон байна. Би медаль гартуулж өгөө. Манай Монгол багш нар бөөнөр ингээд бүх асан медаль ингээд зөвлөл авч агаад нэр дуудаж медаль авахд баярлсан. Нийлтэн дээр гэрийн дадлаас сонсоход амар гоё санагдсан. Яг ямар төрлөөр медалууд авсан бэ? Ер нь бол усан цэлтэд яг үндсэн 4 төрөл байдаг. Нэг нь өврөөр даллах сэлэлт, нөгөөх нь араар даллах сэлэлт, элхий сэлэлт, дэлхийн сэлэлт гэж 4 төрөл байдаг. 50 м өврөөр даллах сэлэлтээр алтан медаль, 50 м араар даллах сэлэлтээр алтан медаль, 100 м мэлхийгээр даллах сэлэлтээр мөнгөн медаль, 100 м өврөөр даллах сэлэлтээр мөнгөн медаль, 100 м араар даллах сэлэлтээр мөнгөн медаль, 50 м мэлхийгээр мөнгөн медаль, буйхаа төрлөөр хүрэл медаль авсан. Тийм олон медалийг авахд яг ямар мэдрэмж төрсөн бэ? Олон медаль авахд ер нь бол Монгол улсынхаа нэрийг гаргаж байгаадаа би өөрөө амар бахархсан. Олон улсын тэмцээнд Монгол улсынхаа нэрийг гаргаад тэгээд амар гоё санагдсан. Чи саяын тэмцээндээ ганцаарчлан явсан уу? Эсвэл багийнхантай явсан уу? Багийнхантай явсан. Монгол улсаас нийтдээ 30-аад хүүхэд явсан. Яг ингээ саяын тэмцээн дээр яг оролцож шантрах үе байсан уу? Шантрах үе байгаагүй. Шантрах үе л огт байдаггүй. Байх юм бол тэгээд сэтгэлээр унаад медаль авах зам хаагдана. Бэлтгэлээ хийж хагаад шантрах үе зөндөө байсан. Гэтэ яг тэр үедээ даваад амжилтад хүрчихсэн. Чи яг энэ хоббиг яг яаж олж мэдэж яг би хичээллээ да гэж зорьсон бэ? Анх би хөдөө явж байхдаа гол цэлж үзээд тэгээд мэдрэмж нь амар таатай санагдаад усан цэлж сурахыг хүсээд тэгээд усан цэлд хичээлэх шийдсэн. Чи ингээд хичээл, хобби хоёрын цагийг яг яаж зохицуулдаг вэ? Цагаа яаж зохицуулдаг вэ гэвэл өглөө нь бассейндээ явчаад өдөр нь хичээлтэй. Адилхан хэмжээтэй л явахгүй бол тэгээ нэг нь алдчих юм бол тэгэл болохгүй болоод явчихсан. 7-ны хэдэн өдөр бэлтгэлд явдаг вэ? 7-ны 6 өдөр бэлтгэлдээ явдаг. Ганцхан өдөр амардаг. Өдөрт нэг 3 цаг хичээлдэг. 3 цагаа. Өглөөний бэлтгэл бие халаагаад дүүшиндээ орчоод ус руугаа ордог. Тэгээд ус руугаа орчоод бэлтгэлээ хийгээд гарч ирээд фитнес рүүгээ ороод хоороо бэлтгэлээ. Усанд өнгөрүүлж байгаа хугацаа бол 2 цаг. Гарч ирээд фитнест өнгөрүүлж байгаа хугацаа бол 1 цаг. Ус татахад хүч маш их шаарддаг. Тийм болохоор хүчний дасгалууд хийж болчингаа томруулж усыг хөнгөн татах шаардлагатай болдог. Одоо ингээд чамтай адилхан усан цэлэх хоббитэй хүүхдүүд байгаа байх чи яг тэдэнд ямар зөвлөгөө өгөх вэ? Надтай л усан цэлэх хоббитэй хүүхдүүд байдаг бол хоолоо маш сайн зохицуулах хэрэгтэй. Хэрвээ хоолныхоо дэглэмийг алдчих юм бол тэгэл 1000 бэлтгэл хийгээд ямар ч амжилтгүй байдаг. Хоолны дэглэм гэдэг нь яг юу юм бэ? Чи юм нэг тодруулаад өгч болох уу? Хоолны дэглэм гэдэг нь ер нь бол тамирчдын хоолны дэглэм гэж бас байдаг. Тамирчдын хоолны дэглэм бол чихэр огт идэхгүй ч биш. Ер нь бол чихэр маш бага хэмжээгээр хийгдэнэ.
Чихэр байх хэмжээгээр эхлээд хоолоо нэг ихтүүлэхгүй, багдуулахгүй, яг тааруулах хэрэгтэй. Яг тэр биедээ тохирж байгаа хэмжээг нэгдэж тамирчдын дэглэмдээ ор. Ингээд одоо тамирчны дэглэм барихад аюу хэцүү байдаг уу? Эсвэл зүгээр байдаг уу? Эхэндээ хэцүү байж байгаа сүүлөөгөө тасчих юм бол ер нь гайгүй болчихдээ. Бидний ивент тэтгэгч бидний дуртай Фабио чамайг бичээнээрээ дайлъя. Тэгээд чи бичээд хориотой юу үгүй юу? Гайгүй. Баярлалаа. Яа ингээд хамгийн анх яг ингээд бассейнд ороод сэлж үзэхэд яг ямар мэдрэмж төрсөн бэ? Хамгийн анх ингээд хувцас авчаад бассейн руугаа яг ороход амар их чимээтэйсэн. Ингээ ус давлгаалах чимээ надад амар их айц төрүүлж исэн. Гэтэ ингээд багш маань надад зааж өг яг яаж сэлхийг зааж өгвөл ус руугаа орж ирэхэд амар таатай мэдрэмж төрж исэн. Ингээд би хувьдаа ингээд усанд ингээд сэлхийг айгүй аюултай гэж үздэг байхгүй. Ягаад гэвэл ингээд яаж юм ингээд шууд ингээд усанд бүл гэж ороод тэгээ яаж ингээд сэлхийг мэдгүй л ингээд шууд шууд юм гэж боддог байхгүй. Хэрвээ яг ингээд ус руугаа шууд ороод гэж живэн гэсэн ойлголт байхгүй бол живдэггүй. Ер нь бол сандрахгүй усан дотор ингээд анх ороод сэлж чадахгүй ч гэсэн ус руугаа ороод гээд гүн рүү н орчвол ер нь бол живэн гэсэн ойлголтгүй сандрахгүй байвал огт живдэггүй. Зүгээр амьсгаагаа сайн аваад бие сул тавихад дээшээ хөвөөд гараад ирдэг. Тэгэхээр живэн гэсэн ойлголт огт байдаггүй. Энэ айдасгүй байвал живдэггүй гэсэн үг. Тэгэхээр ингээд айцаа даван дийлчүүл яа ингээд дээшээ хөвөөл гараад ирэх юм тий. Миний ойлгосон зөв үү? Зөв. Тэгээд нөгөө айцаа даван тулахад багш нарын тусламж бас амар хэрэгтэй байдаг. Багш нар бол айцаа даван тулахад шууд ус руу өсрүүлдэг. Гэтэ тэр бол амар эвгүй санагддаг. Гэтэ яг хөвгч зүйлгээд анхандаа ингээд сэлүүлж агаад аажмаар гээд бүх юм зүйлүүдээ сургачаад хөвгчийн тайлах нь бол айцыг ингээд давчдаг гэсэн үг. Ингээд шууд ингээд айцтай байхад юм нэг хантаа зөмсүүлээ шууд ингээд ус руу унахч тийм үү? Тийм. Тэгэл айц нь ингээд ус руу ороод өсрөнгүүт гайгүй болонгууд багш нар ингээд бага нөгөө сэлтүүдийнхаа техникүүдийг зааж өгөөд тэгээд яваад ах тусам тэгээ айц нь ингээд байхгүй болчдөг гэсэн. Йоо ямар амар хичээл урд юм бэ? Би л шууд яах юм бэ? Анхандаа амар санагдд юм аа. Гэтэ ингээд ороод өөрөө биеэрээ мэдрээд үзвэл амар гоё санагддаг. Хоёр талын захын зам бол анхан шатны зам, цахаасаа хоёр дахь зам бол удаан сэлтийн зам, яг голын 3 зам бол хурдан сэлтийн зам. Би голдоо 4-р зам дээр. 4-р зам нь нөө хурдан сэлтийн зам. Тим хүүт усанд ингээд байж болд юм нэг арьсаар юм туурах ч юм уу эсвэл ингээд нэг усан удаан байхаар ингээд арьснууд ингээд нэг тамбаж гараад идэв штэ. Юм нэг цэвэр үсэрсэн юм шиг яг тийм үр дугаар байгаа юу? Бага. Гэтэ тэр үр дугаар нь ямар ч хор нөлөөгүй. Яг бассейны уснаас харшилж болдог. Гэтэ яг харшлагаас сэргийлээд яг тусгай тосын төрхөөл огт харшлахгүй бассейндээ явал байдаг гэсэн үг. Бассейны ус бол тодорхой температур заасан байдаг. 22-аас 25 градусын заалттай байдаг. Монгол тэмцээнд орох яг гадаадд тэмцээнд орох хоёрын ялгаа байгаа юу? Байсан. Монгол тэмцээнд бол ингээд бүх багш нар ингээд тамирчдтай дэмждэг. Харин хятад улсын сая сүүлийн орсон тэмцээнд бол тамирчдтай дэмжихгүй зөвхөн шүү тамирчдтай яг юу явах юм хэлдэм байлээ. Ингээд монголчууд ч амар гоё ингээд тамирчдтай ингээд дэмжиж ингээд ойлж морилдог байхгүй юу? Тэгсэн чинь тэр хятадд орсон тэмцээнд бол ер нь эцэг эхчүүд нь л дэмжиж ямар ч тамирч багш магш нь дэмжихгүй явд юм билээ. Ойрын хугацаанд ийм орё гэж бодож байгаа тэмцээн байгаа юу? 11 сарын Филиппин цамд ороод тэгээд дараа жилийн улсын арга дор Таиланд улсын Бангкок хотод 2 сард болох олон улсын тэмцээнд оролцсон гэж бодож байгаа. Чи ингээд одоо усан спортоор хичээлэхэд ингээ багаараа ингээ ямар нэгэн тэмцээнд явдаг гэсэн шүү дээ. Хэдэн насны одоо хүүхдүүд явдаг вэ? Манай далаадад клубуд бүх насны суралцагчид орж улдаг. Хамгийн бага нь 7 настай, хамгийн том нь 21 настай. Дуртай хичээлүүд ямар хичээлүүд вэ?
Дүрслэх урлаг, математик хоёр. Яагаад дүрслэх урлаг? Дүрслэх урлагт ингээд дуртай зургууд ингээд чөлөөт зураг гэж байдаг шүү дээ. Чөлөөт зураг зурхт дээр нь усан зэлтэй зурж болно. Бас дээрэс нь яг усан зэлэх зургаа хөгжүүлэхэд хэрэгтэй зүйлүүдийг багш маань зааж өгдөг. Усан зэлгээд математик бас шаарддаг. 200 м яваад яг явсан замаа тоолно. Тэгээд 25 м явчаад эргэлтээгээд 25/25 нэмээд 50 гэж эргэлтээ тоолно. Усан зэлт физик хоёроос хамтардаг шүү дээ ярьсан. Усаа татхад ингээд хүч амар шаарддаг. Гэтэ ер нь хүчээр татдаггүй зүгээр ингээд усаа мэдэрч татдаг гэхээр ингээд мэдрэгхлэр нөгөө физикийн нөгөө хүндийн хүч мөж ороод ирдэг шүү дээ. Мэдрэг гэхээр усаа ингээд зөөлөн байна уу хатан байна уу гэдгийг мэдэрч явна. Яг жилийн өмнө чи яг одоо волейбол тоглодог ч юм уу эсвэл сакс тоглодог ч юм уу арай өөр хоббитэй байсан уу? Байсан. Усан зэллэж эхлэхээс өмнө волейбол тоглох хоббитэй байсан. Тэр ингээ хоббитэй эсвэл хоббигүй хоёр хүүхдийн ялгааг хэлж өгч болох уу? Ер нь бол хоббитэй гэхэлэр ямар ч хобби байж болно шүү дээ. Зураг зурах, усан зэлэх ч юм уу. Яг тэр хоббигоо хөгжүүлээд явсан хүүхдүүд ингээ амар их амжилт гаргадаг. Ингээд хоббигоо хараахан олж амжаагүй хүүхдүүдэд чи яг юу гэж зөвлөх вэ? Хоббигоо хараахан олж амжаагүй хүүхдүүд байгаа бол хоббигоо олж мэдсэн л дээр гэж бодсон. Яг өөрийнхөө сонирхолд тааруулаад Яг яаж өөрийнхөө сонирхлын хоббиг олж авах вэ? өөрт чинь аль сонирхолтой эсвэл аль таатай мэдрэмж төрүүлснийг нь сонгож авах хэрэгтэй гэж бодож байна. Одоо ингээд чамайг усан сэлэлтээр хичээж эхлэхэд ийм нэг арай өөрчлөлт гарч эхэлсэн байх. Яг ямар өөрчлөлтүүд гарч эхэлсэн бэ? Би усан сэлэлтээр хичээллээд төвлөрч маш сайн сурсан. Төвлөрч өөрийгөө хянаж сурсан. Бас дээрэс нь өндөр болсон, цээж томорсон. Бас хүмүүжлэлд амар нөлөөлдөг. Далайн хадууд клубын дасгалжуулагч Баяраа гэж дуудагддаг. Туслах багш нь Барс болд, Сугармаа, Нямдаш гээд 3 багштай. Ер нь бол манай далайн хадууд клуб нийтдээ 4 багштай гэсэн үг. Баяраа гэж надад бол аваар ихэн зааж өгсөн. Тэгээд энэ сэлэлтүүдийн техник, тэгээд яаж хурд авах махыг зааж өгсөн. Багш нартай надад ийм их юм сууж өгсөн баярлалаа. Үлгэр дуурайл авдаг тамирчин байгаа юу? Монгол гадаад байж бол. Монголоос бол Aquatics клубын их хүслэн гэх тамирчин байгаа. Гадаадас гэвэл Канада улсын Summer Washington гэдэг тамирчин. Яг яагаад ингэж одоо тий харж юм шүтэх болсон бэ? Канада улсын Summer Washington тамирчин орсон бүх тэмцээнээсээ заавал медаль авч явдаг. Монголоос их хүслэн тамирчин гэвэл маш сайн сэлдэг усанд. Тэгээд ер нь бол олон улсын авраг, даруй төлөв тэгээд бидэрт амар ингээд юм хүн зааж өгдөг болохоор их хүслэн тамирчин шиг болох хүсдэг. Тэгээд бас ер нь 26 оны 100 манай далайн хадууд клубын 15 жилийн ойгоороо Буур нуур дээр задгаа усан сэлэлтийн тэмцээн зохион байгуулж байгаа. Тэгээд усан сэлэлтийг хүүхдүүд хэрвээ байвал орохыг уриалж дэмждэг гэр бүл, дэмждэг найзуудаа яг юу гэж хэлэх вэ? Найзуудтай хандаж хэлэхэд намайг яг тэмцээнээс ирээд ирэхэд угтаж авсан баярлаа. Тэгээд бас ингээд бэлэг өгсөн баярлаа. Наваа бас дэмждэгт баярлаа. Гэр бүлдээ бас надад ингээд туслаж дэмждэгт бас баярлаа. Урилгын маань хүлээж авсанд маш их баярлаа. Тэгээ бидний дуртай Fabio чамд гарын бэлгийг гардуулж байна. За баярлаа. Урилга явуулсан баярлаа. Ярилцлагад маш таатай байлаа. Мөн усан сэлэлтээр хичээлэхэд хүнд маш ер нь маш давуу тал ихтэй байдаг учраас усан сэлэлтээр хичээлхийг уриалж байна. Хобби нэвтрүүлэг энэ хүрээд өндөрлөж байна. Нэвтрүүлэгтээ хамт байсанд баярлалаа. Баяртай.